Астрал аялал буюу биеэс гарах тухай ном бичсэн эсвэл яг хэрхэн гарах вэ гэдэг талаар яг хүмүүст заадаг, таниулдаг тийм хүмүүсийн талаар нэг-нэгээр нь бичлэг хийгээд явъя гэж бодлоо. Тэгээд энэ хүмүүс болохоор яг ийм зүйл сүнсээрээ биеэс гарах нь бодиттой зүйл шүү гэхэд өөрсдийнхөө туршлагыг ном, подкаст байдлаар ингээд бичиж ярьж байгаас гадна бас зарим хүмүүс болохоор шууд хэрхэн гарах вэ гэдгийг заагаад тэрийг нь ашиглаад яг бодитоор биеэсээ гарч үзсэн маш олон хүмүүс байгаа. Тэгээд тэрний хамгийн яг орчин үе буюу яг одоо гэж хэлж болохоор нэг хүн болохоор Darius G. Wright гэдэг нэг залуу байгаа. Тэгээд Darius болохоор яг яагаад нэлийн алдартай интернет талд YouTube дээр болохоор нэлийн алдартай маш олон хүмүүсийн подкастт ороод тэгээд хэрхэн ихэлсэн тухай яг out of body experience гэж болохоор OB гэж ярьдیں۔ Яг юу вэ гэдэг талаар нэлээд ярьдаг. Тэгээд яг зааж байгаа аргыг нь болохоор AIDA гэж нэрлэдэг байгаа. Awaken your dormant ability гэдэг. Тэгээд нэг миний сонирхол татсан зүйл болохоор нэг controlled out of body experience гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн зорилгоор, өөрийн хүслээр яг хүссэн үедээ зорж жоод биеэс гарч болно гэд. Тэгээд өөрөө хүртэл би яг нэг цагийн дотор өөрийгөө бэлтгэж жагаад биеэс гарч чадна гэд. Яг тэр нь болохоор яг миний сонирхлыг татсан. Тэгээд өнгөрсөн жил яг тэр маш олон подкастыг үзэж байгаад бүр сонирхоод нэг Darius G. Wright.com гэдэг сайттай мэлээ. Тэгээд сайтн дээрээ нэг шууд $500 нэг бичлэг үзэх боломж хүмүүст дийдсэн юм байлээ. Тэгээд $500 гэдэг чинь өөрөө бас тийм бага мөнгө биш. Тэгсэн хэрнээ маш олон хүмүүс курсыг нь аваад тэгээд бүр нэг биес гарсан туршлагаа хүмүүс тестимони хэлбэрээр ингээд би ингэж гараад ийм юм үзсэн гэд бүр YouTube-ийн channel дээр нь 100-аад хүний бичлэг ямар ч байсан байдэ. Тэгээд би өөрөө болохоор бас нэг бас сонирхол татсан юм болохоор нэг community үүсгэсэн. Тэр нь болохоор Telegram дээр нэг 4,000 гишүүнтэй тийм нэг хаалттай групп. Тэгээд тэрэн дотор бас нэлээд сонирхолтой хүмүүс цуглдсан. Бараг хүмүүс ил байлдлаар хэлэхэд тестимони байдлаар хэлдэггүй ч гэсэн нэг яг паблик байдлаар бичлэг рекорд энэ төр яг тэр YouTube-ийн channel дээр оруулаагүй ч гэсэн яг тэр Telegram хаалттай групп дотор болохоор бас хүмүүс маш сонирхолтой experience-үүдээ бичсэн байдаг юм лээ. Тэгээд Darius G. Wright-ийн арга нь болохоор яг үнэхээр ажилдаг арга. Тэгээд AIDA гэдэг яг нэг 3 цагийн бичлэгийг нь үзээд яг яагаад ажиллах боломжтой гэдгийг нь би өөрөө бас маш сонирхоод миний бас нэг учрыг олдгүй байсан юм болохоор нэг тийм spontaneous байдлаар миний яг experience-үүд болоод байдаг. Өөрөөр хэлбэл яг нэг тодорхой яг хүссэн үед биш, яг нэг тодорхой хугацаанд яг нэг энерги гайгүй болоод ирэнгүүт болоод байгаа юм шиг санагдаад. Тэнгүүд яг Darius-ийн яриад байгаагаар болохоор яг хүссэн үедээ яагаад гарч болохгүй гэж яагаад эн чинь боломжтой гэд. Тэгээд Darius өөрөө болохоор нэг тийм
ийм зүйл чинь боломжтой шүү гэдэг тийм нэг итгэл хүмүүст өгж байгаа гэдгээрээ бас нэг маш давуу зүйл хийж байгаа санагдсан. Өөрөөр хэлбэл хүмүүс одоо нэг итгэдэггүй болохоор туршиж үздэг болохоор experience хийгээд мэдэрдэггүй санагдсан. Тэгээд ерөнхийдөө одоо миний нэг ашиглаад байгаа арга болохоор одоо шөнө дунд босоод 3 цагийн үед босоод бясалгал 1 цаг хийгээд бясалгал хийж байгаа нь өөрөө нэг өөрийнхөө энергийн давтамж энергийн чичиргийг ихсгэж хагаад буцаад хэвтэнгүүд яг тэр ирч бол 1 цагийн турш бол яг бийд байж хагаад тэгээд биес гарахад яг хэрэг болтны. Тэнгүүд Дариусын арга яг тэрний залгаа байдлаар бас яг ашиглагдангууд миний нэг 30-40% нэг success rate 30-40% байсан боломж нэг 60-70% руу төгссөн байж магадгүй санагдсан. Өөрөөр хэлбэл нэг өдөр болгон оролдоод өдөр болгон амжилттай биес гарна гэж байхгүй. Тэгээд ямар нэг байдлаар нэг энерги дээрээс нь нэг ашиглаж байгаа техниктэй бас холбоотой санагдсан. За тэгээд Дариусын ярьдаг одоо концептууд дотроос нэг construct гэдэг нэг концепт байдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг тийм нэг хэрэг нэг барууны улаан өндөгний баяр гэдгийг сонсч байсан бол одоо яг энэ орчлон ертөнц өөрөө яг тийм нэг өндгөн хэлбэртэй юм дотор байгаа юм шүү гэсэн тийм нэг санаа явдаг байхгүй. Тэгээд энэ нь бас энтгийг талдаа нэг Brahmanic world буюу Брахманы ертөнц гэдгээр бас ярьдаг. Өөрөөр хэлбэл нэг сансрын хүртний 3 ертөнц нь өөрөө тийм бөмбөлгийн хэлбэртэй маш том констракт юм биш үү гэсэн тийм санаа. Энэ болохоор маш дээр үеийн концепт. Тэгээд тэрийг болохоор Дариус нэлээд задлаад ярьж ялээ. Өөрөөр хэлбэл энэ өндгөн хэлбэртэй юм эклиптик хэлбэртэй босоо эклиптик хэлбэртэй констракт дотор маш олон төрлийн одоо energy frequency-гээр ялгаатай тийм нэг ертөнцүүд байгаа юм шүү гэд. Тэгэд энэний яг хиндүү талдаа бас яг тийм нэг ингэж ярьдаг байхгүй. Яг юм Brahmanic world нь өөрөө нэг одоо Brahmanic world-оос одоо яг хамгийн дээдлийн цэгээс нь одоо нэг сэтэлж гараад тэгээд нэлээд дээшээ гараад яангууд маш олон төрлийн Brahmanic world-ууд харагдаж байгаа гэдэг тийм нэг судар дээр нь гардаг шигсэн хүмүүсийн подкастаас үзчихлээ. Ямар ч гэсэн нэг тийм алдартай зураг хүртлээ. Тийм өөрөөр хэлбэл маш олон өндгийн хэлбэртэй ертөнцүүд дээрээс бас нэг өөр ертөнцөөс харахад харагдаж байгаа гэх. Тэнгүүд тийм ертөнцүүдийн нэг ертөнц нь болохоор бидний амьдарч байгаа ертөнц юм шүү гэд яг ийм хиндүү энтгийн тийм шашин талдаа бас тийм концепт яваад байдаг. Тэрийг яг өөрийнхөө туршлагаараа Дариус болохоор тайлбарлаж илээ. Өөрөөр хэлбэл ийм констрактын гадна талд гараад яг ийм бид нар чинь өөрөө хэд тийм нэг бөмбөлгийн хэлбэртэй ертөнц дотор констракт дотор байгаа юм шүү гэд. Бас нэг өөр санаа болохоор ер нь бол нэг Дариусын техник нь болохоор ерөнхийдөө биеийг бүтэн шатдаун хийж чадах юм бол дурын хүн одоо сүнсэн биеэрээ гарч болно шүү гэдэг санаа байхгүй. Тэгээд тэрийг яг яаж хийх вэ гэдэг тийм детальчсан арга нь болохоор сайт дээр яг бичлэг байдлаар тавигдсан. Тэгээд копирайт энтертэй болохоор би бас хамаагүй ярьж болохгүй. Тэгээд
ерөнхийдөө нөгөө нэг миний ярьжсэн нөгөө нэг цахилгаан зүрхний цохилтоор хүний физик бие цахилгаан соронзон талбай эргэн тойрондоо үүсгчдэг гэдэг бол санаа бол яг Дарвисын аргатай шууд холбоотой. Яг тэгвэл нөгөө нэг ерөнхийдөө хүн өхлөө гэдэг чинь зүрхэн зогсож байгаа гэсэн ойлголт байхгүй юу. Тэгээд гэхдээ бүтэн зүрхээ зогсоожгүй яг тийм нэг маш удаан цохилт одоо нэг минутанд тэд цохилдог гэдгийг баг нэлээд багасгахад авчиад тийм хүний биеийн эргэн тойрондох нэг цахилгаан соронзон талбай ерөөсөө суларчд юм шиг. Тэгээд энэ болохоор өөрөө нөгөө нэг одоо нэг йогчд, бяцлагч нар авчиад таранст орж байгаа процесс нөгөө нэг процесстэй нэлээд төстэй байхгүй. Өөрөөр хэлбэл хөлийн үзүүрээс эхлүүлээд яг нэг мэдээг болсоор байгаад тэгээд зүрхний цохилт энэ төр удаашраад ерөнхийдөө нэг hibernation гэж яриад байгаа нэг тийм төлөв рүүгээ трансын төлөв рүүгээ орчингууд ухамсаар өөрөө нөгөө нэг энерги мөрөөгөө шилжчихдэг тийм процессыг ерөнхийдөө step by step одоо алхмаар нь яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг болохоор нэг дурын хүнд ойлгомжтой байдлаар заасны протокол гэж яриад байгаа хариуцлагаараа тэгээд хүмүүс тэрийг туршиж үзээд яг үнэхээр шууд зарим хүмүүсийн хувьд 2-7 хоног, зарим хүмүүсийн хувьд жил авч ичээг тэр ямар нэг байдлаар нэг биеэс гараад үдчихнэ гэдэг чинь тэр хүмүүсийн хувьд болохоор маш том зүйл байна. Өөрөөр хэлбэл үхэл гэж яг ямар процесс байж болох вэ? Ерөнхийдөө ухамсар үхлийн дараач үргэлжлээд орох боломжтой юм шүү гэдэг тийм нэг 180 градус ирэхээр тийм experience хүмүүсийн хувьд үзэх боломжийг нээж өгч байгаа гэдгээр чухал юм. Тэгээд YouTube-ийн энэ бичлэгийн доотлолт description дээр нэг Darius G. Wright-ийн яг YouTube channel-ийн яг урлыг нь тавьчих. Тэгээд хүмүүс сонирхоод яг channel руу н ороод явгууд 100-аад хүний testimony буюу өөрсдийнхөө биес гарсан туршлагыг ярьж байгаа зүйлс байгаа. Тэгэд би бараг ихэнхийг нь үзсэн маш сонирхолтой зүйлс хүмүүс ярьдаг юм лээ.